5-5 дулаан цэвэр усны шугам шинжилгээ ажил дээр голоонд дийлж компани шалгарсан. Одоогоор ажлын явц нь болохоор шугам өгсөрлтийн ажил хийгдээд явж байна. 70 гаруй орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Одоогоор болохоор гадны шугамын ажлууд ерөнхийдөө бүрэн дуусч эхэлж байна. Одоо туршилт тохируулга хийж одоо шалгачаад тэгээд ерөнхийдөө болтын ажлууд хийгдэхээ явж байна. Төсөв төртөг нь болохоор 903 сая орчим төгрөгийн төсөв төртөгтэй ашиглалтын хугацаа дууссан. Тэгээд дээр нь бас энэ ч хуучин 4 шугам байсныг энэ дээр давхар цэвэр усныхан шугамыг холбож өгснөөр дулаан цэвэр усны алдагдaltaгүй болж ерөнхийдөө төвлөрсөн нэг системээр явна гэсэн зүйлтэй байгаа л да. 6 сарын 9-ноос 9 сарын 13-ны гэсэн 90 хоногийн хугацаатай байгаа. Компани болохоор ерөнхийдөө өөрсдөө хүн хүчээ нэмж ажлыг эрт дуусгах төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компаниудтай болохоор мэдээж материалыг бүрэн буулгасны дараа лабораторийн шинжилгээнд материалуудаа шинжилүүлсэний дараа шаардлага нийцсэн бол газар шорооныхны ажлыг эхлүүлж байгаа. За голомт хэлж компани хотын компани туршлагын хувьд бол эднийх мэдээж шаардлага хангаад худалдаа авахаас хангаад ороод ирсэн компани байж байгаа. Өнгөрсөн жил бол манай их хаадын уртлын шугам шүлжээний хийж ажилласан. Бас тэрэн дээр чанартай сайн цаг хугацаанд нь хийж дууссан байгаа.